Сайн уу? Өглөө өдөр орой минь. Та байгалийн жинхэнэ гайхамшигыг харахыг хүсдэг бол би танд Ордос хот болон Жанжиж аяллыг санал болгож байна. Жанжижийн зүгээр нэг уул, эсвэл дархан цаазат бүс биш. Эндхийн хадан тогтоц манан дунд хөв хориглоод дэлхийд дахин давтагдчихгүйгээрээ алдартай билээ. Та дэлхийн хамгийн өндөр шилэнгүүрээр алхах 300 м гүн хавцал руу доош харах зэрэг олон шин сонирхолтой зүйлсийг туршиж үзэх боломжтой. Байгууламж бүр нь байгалыг эвдэлгүйгээр түүнийг онцолж өгсөн нь гайхалтай. Агаарын лифт хадан дундуур өгөх цамууд бүгд таныг байгалийн дунд байлгаж чадна гэд боддоо. Тэнгэрийн хаалга уул нь 5А зэрэглэлтэй жуулчлалын газар бөгөөд далайн түвшнээс дээш 1300 м торших, 131 м өндөр, 57 м өргөн, 60 м гүнтэй агуу юм. Эртний хятадууд энэ агуйг Деважинд хүрэх гарц хэмээн шүтээж Тэнгэрийн хаалга гэж нэрлэжээ. Тус хотод аялах нь адал явдал, амар амгалан, соёл байгалыг нэгэн зэрэг мэдрэх хосгүй боломж. Хаа савгүй түүхийн мөртөө байгалийн өрмөц үзэсгэлэнгээр дүүрэн Ордос хотод таныг урьж байна. Мөн түүнчлэн бодит оршуулгын газар олдоо гэж Өвөр Монголын Ордос хотын эзний хошуунд Чингис хааны онгон хэмээх зохицолбор бий. Хэрэв та аялалд гарах гэж бодож байгаа бол энэ таны хайж байгаа аялалчин байж мэднэ.